коронавирусын халдвар гэдэг энийг хууль батлсан юм аа. За яг энэ хууль тухайн үед хэрэгтэй л байсан байх гэж бодогдож байгаа. Тэгээ бидний үед бас сунгасан шүү дээ. 2 жил шахуу явчлаа. Энэ хуулинд 3 тийм их сөрөг үр дагавартай зүйл байгаамаа. Одоо энэнийг цаашаа сунгах юм бол тэр 3 сөрөг үр дагавар хэвээрээ хадгалагдаж явна. Тийм учраас би энэ хуулийг нь сунгах хэрэг байна вэ? Арай нэг өөр гормоор ажиллаж болохгүй мүү гэж хэлэх гэж байгаа. За нэгдүгээр сөрөг зүйл бол улсын хурал төсвөө мэдхэ байсан. ковид гэдэг нэрээр далимдуулаад энэ засгийн газар руу энэ эрх мэдлийг энэ хуулиар шилжүүлсэнтэй холбоотойгоор энэ ерний ковидын нэрээр мөнгө цаас улсын төсөв хөрөнгө их өргөдөж байна. Тэгэхээр энэ сөрөг зүйл байгаамдаа их хурлын гишүүд минь тийм учраас энэ эрх мэдлийг энэ засаг руу ингэж хамаагүй гэдгээ болмоор байна. Хоёрдугаарт бидний оруулсан өөрчлөлтөөр бүр орон нутг бол бас дахиад хурлаасаа төсвөх эрх мэдлийг авцсан шүү дээ. За хоёрдугаар сөрөг зүйл бол ковидын нэрээр одоо ардын намынхан баахан одоо хүн томилсон. Яагаад тэгэхээр энэ ковидын хуулиар бол энэ томилгоог хийж болохыг зөвшөөрсөн байна. Тэгэл нэг үүрэг гүйцэтгэгч, төр гүйцэтгэгч гэдэг нэртэй нэг баахан хүнийг төрийн албаны хууль мөл одоо энэ ковидоос болоод хамаг болцсон шүү дээ. Ингээд нэг дураараа томилгоо хийгээд нэг цүнх барьдаг нэг баахан амьтад одоо ингээд улсыг дампууруулж байгаа. Энэ сөрөг шүү. Та нар одоо олуулаа тэгэл конопт нь гээл дайрхал байх л да. Энэ буруу шүү. Би танад анхааруулаад байна. Гурав дахь нь бол энэ хуулиар чи иргэдийн эрхийг бас нэлээх хязгаарлагдсан юм аа. Тэгэл ер нь хөдлөх явах элдв янз бүрийг их хязгаарладаг. Энэ хуулийн нэр арай л ингээл нэг юм төвөгтэй байдал. Ийм 3 сөрөг нөлөөтэй хуулийг та нар минь сайн ярьсан юм уу? Энийг одоо үргэлжлүүлэн ингэж сунгах хэрэг байхгүй байх уу? Харин тэр нөгөө нэг иргэдийн ахуй амжиргаанд нэмэр болдог болж байсан тэр хөнгөлөлт чөлөөлөлтүүд тэр нөгөө банкны төлбөр тооцоо, ипотекийн зээлийн хүмүүгээд их олон юм дээр бас иргэдэд нэлээд нөмөр нөөлөг болсон юмнууд бий л дээ. Дэм тус болсон. Цахилгаан дулааны төлбөр мөл тэр чин сунгагдах юм уу, сунгагдахгүй юм уу? Энэ хуулиар бол зохицуулагдахгүй юм байна л да. Тэгтээ тэр ирэн сунгагдахгүй юу? Эсвэл сунгуул заавал 6-ч биш. Тодорхой ингээд хугацаа сунгах тухай танаа бүлэг хаваар ярьсан байна уу? Иргэдэд энэ ойлголтыг өгмөр байна. Энэ 22 оноос эхлээд энэ иргэд маань ямар хөө байдалтай байх юм? Та нар болохоор энийгээ сунгачаар энэ дарга нар бол эрх мэдэлтэй хэвээрээ үлдэнэ гэдэг хууль байхгүй юм чи. Энэ иргэнд ямар нэг юм өгсөн байхгүй энэ ковид хуульч. Тэр иргэдэд хөнгөлөлт чөлөөлөлт өгөөд байсан тэр юм маань одоо үргэлжлэх хэсэг тухай танаа бүлэг хаваар яригдсан юм байна уу? Эс байна уу? Энэ бидний хуулийг дахиад нэг сунгахтаа ярьж байгаа жавхлан сайд ингэсэн шүү дээ. Энэ төсөв тодтол хийх асуудал үүсэх юм бол улсын хурал шийдье. Гэт ингээд тэр 7-гийн 2-ыг чинь ингээд нэмж оруулсан чинь одоо болохоор та нар төсөв тодтол хийх асуудлыг их хурал шийдэхгүй. Хасаад ингээд орж ирж шээ. Тэгэл миний жаахан дургу хүрээд байгаа юм чинь улсын хурал гэдэг чинь энэ одоо ард түмний эс төлөөлөгч нар чинь сууж агаад тэгээ хичнээн хэмжээний мөнгө энэ улсад цуглаж байгаа юм юунд зарцуулах вэ гэдгийг ярина. Өвчин зовлон гараад янз бүрийн нөхцөл үүсвэл за ийм юмнаас болоод ийм мөнгө энэ дээр шаардлагатай хэрэгтэй байна гэд ингээд бас улсын хурал ярьж шийдэх ёстой юмыг яагаад ингэ булаач аваад байгаа юм бэ? Би бас ойлгохгүй байна л. 7-гийн 2-ыг хасдаг чи яаж байгаа юм бэ? Энд чинь дахиад төсөв бид нар тэр хаваараа юм хийнэ.